Аргалын утаабар гэсэн малчны гэрэл төрсөн гэдээ ярьдаг шүү дээ. Энэгээрээ байх хэрэгтэй Монгол хүн бол. Яг хуу дэлхийн боловсролын хүн эзэмшиж болно. Гэхдээ 18 нас хүрснийхээ хойно тэр болтлоо хүн бол Монгол хүн болох хэрэгтэй юм байна. Юу нэг тухайдгүй 6 настай хүүхдийг л тэгэл Английн боловсрол Америк сургууль гэл ингээ явуулаад чинь өөрөө буруу байхгүй да. Тэгээ эхлэлийн нь бол бид нар бол ёстой нэг 5 дугаар анги хүртэл нь бол бүр өстой сайн үзүүлэх хэрэгтэй. Миний бодлоор бол Монгол хүмүүс бүр 5 хэлтэй болох хэрэгтэй. Орсыг бол номер 1. Хятад бүр заавал байх хэрэгтэй. Тэгээ англи байх хэрэгтэй. Тэгээ тэрэн дээр нэмдэг нь одоо тэр өөрийнхөө сонирхлоор яадгийн тий тэр арабаа судална уу, францаа судална уу тийм ээ тэр дураараа. Бүр тэгж ярих юм бол хятадын түүхийг бүр үздэг байх хэрэгтэй. Тэгээ ингээ ярихаар намайг одоо энэ одоо хятадын нөхөр гэж бодох байх л да гүгүү. Орсын түүх, Монголын түүх, хятадын түүх тий хоёр том хүчийнхэн бүгдийг мэдчих хэрэгтэй байхгүй. Энэ бол өөрөөсөө бидний заавал байх хэрэгтэй зүйл.